Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөгийн зочноор Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Ариун оролцож байна. Танд орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. Цензургүй ярианд тавтай морил. Баярлалаа. За таны танилцуулгын дараа бид ярилцлагатаа орё. Энэ бол 2 дугаар сууг цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Ариун ах чи хөлөө та яагаад гэмтээчих вэ? Хөлөө юу? Гэхдээ яг ер нь хүмүүс тэгээд янз бүрийн байдлаар л бичиж юм л да. Зүгээр миний хувьд бол ажиллаа хийх гэж гарч явбал дайлыг ишгээл хөлөө гэмтээсэн. Тэгээд яс хугарсан. Тэгээд яс маань хугарлаа. Тэгээд яс хугарах бас амаргүй байдгийм байна. Тулгуур эрэхтэй учраас 3 ясаа хугалсан. Тэгээд гэмтэл соггийн үндэсний төв дээр очиж хагалгаанд орж эмчлүүлсэндээ. Тэгээ ер нь жоохон гам сахих шаардлагатай. Одоо тань гайгүй юу? Бас явхад хүндрэлтэй байгаа ч болоогүй. Дөнгөж сар болж байна. Дөнгөж сая оюугаа авахуллаа. Тэгээ гипстэй байгаа. Тэгээд нэг сарын дараанаас эхлээд нэг баг зэрэг гიშгдэг болох юм шиг байлаа. Тэгээ гэмтэл соггийн эмнэлэг дээр очисон тэр өдрөө хагалгаанд ороогүй. Тэр чинь бас 4 өдөр эмчилгээнд орж ээж тэгээ хагалгаанд ордог юм бэл. Яг хөгжлийн бэрхшээлтэй олон хүмүүсүүдийг би мэддэг л дээ. Тэгээ өөрөө ингэж бас хөлөө гэмтээгээд хөлөө хадуулаад тэгээд бусдын адилаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдийн бас энэ хэсэг хугацаад шүү дээ тий. Тэгээ үзэхээр бас ийм хүмүүсүүдийн жаргал зовлонгоос ойлгох юм байна. Бас амаргүй байдаг юм байна тий. Гэхдээ та бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө бол асар их юм хийсэн шүү дээ. Маш олон жилийн өмнөөс одоо миний мэдхээр л 18, 19 жилийн өмнөөс л ажиллаж ирсэн шүү дээ. Тий, 97 оноос эхлээд Ариун сэтгэл сан гэдгийг байгуулад 2004 он хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ манай сан бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролыг дэмжих сан гэж ажиллаж байсан. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 5 сургууль байдаг. Тэр сургуулиудын хүрээнд бид нар үйл ажиллагаагаа явуулж байсан л та. Тэгээ бас нэг гоё юмыг ярихад гэмтэл соггийн эмнэлэг дээр би очичоод тэгээ тэнд чинь баг 11 хоног хэвтлээ. Тэгэл яг арт түмнийхээ дунд тэнд чинь тэгэл ахын осол аваарар гэл янз бүрийн хүмүүсүүд ирдэм билээ. Тэгээ хөлөө хуулсан хүмүүсүүд бол их бууны ангийнхан гэж хэлдэг. Тэгээ их бууны ангийнхны одоо бас нэг адил ингээ бүгдөө ингээд адилхан хүмүүсүүдийн харахаар инээдтэй. Тэр чинь эрүүл хүмүүс ш дандаа энэ тэнд хөлөө хугалсан гараа хугалсан хүмүүсүүдийн дунд яг ингээ адилхан дунд нь явж байхад бас сонир үйд юм билээ. Их өөр ертөнцид ороод ирсэн юм шиг тэг санагдсан. Тэгээ манай гэмт соггийн эмнэлгийн удирдлага, тэгээл эмч нар, асрагч, сувилагч гээл тэр эмнэлгийн ажилтнууд гээд бүгд их хүндэтгэлтэй хандаж надад их намайг их асарч сувилж хурдан гавьяатайгаа босхынсан гэдэг хүмүүсүүд надад их анхаарал тавьсан. Тэгээ би юу гэж хэлэх гэж байна гэдэг гэмтлийн эмнэлгийн дэд захирал гээд их сайхан гээд одоо манай рок мөнгө сайхны ах тэнд ажилладаг юм байна шүү дээ. Тэгээ их сайхан ах надад тэр их сайхан захирал юу гэж хэлсэн гэхээр өө Ариуна гавьяата манай эмнэлэгч одоо Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж тэгээд Ариуна гавьяата хоёр манай эмнэлгийг бас тоож ирлээ. Ихэнх хүмүүс ер нь бол олонний танил хүмүүсүүд хагалгаанд ордгоо дандаа гадагшаага яваад очдог штэ. Гадагшаа хагалгаанд явж ордгоо гэж хэлэхгүй. Тэгээ би гайхажсэн. Тэгээ миний хувьд ч гэсэн бас гадагшаа явж хагалгаанд орох гэсэн гэж бодож төлөвлөжсэн л та. Тэгээ за ерөөсөө Монголдон орё дөө. Гадаадд миний энэ хийдэг хагалгааг бол 10 сая төгрөг орчим хийдэг юм билээ. Дээд жижигхэн зарлал гэхээр бас нэлээд өндөр мөнгө төгрөг бол шаардлагатай болно гэж бас тооцоолоод Монголд орын манай энэ хагалгааг бол Монголын авиаслаг мэрэгчсэн эмчнэр бол их сайн хийдэг юм байна гэдгийг би бас ойлгож авсан. Тэгээ хагалгаанд 3 мэрэгчсэн сайн эмчнэр оролцсон. Баатаржин эмч, Үлзий Баатар эмч, Бадам гаруу гэд бас нэрийг хэлэхгүй бол бас болохгүй. Ягаад гэвэл тэр хүмүүсүүд бүгдөө л ингээд энэ бас хөл дээр мань анхаарал тавиад энэ тулгуур эргэтэн учраас бас хайтаахан нэг нь хадаж өгч тийм ээ. Бас эргээд тайзан дээр гарахт нь хурдан хугацаанд гарахт нь бас их сайн хагалгааг амжилттай хийх ёстой гэдэг үднээс их анхаарал тавьсан. 2 цаг 30 минут хагалгаанд орсон шүү. Бас нэлийн хүн тавьсан. 10 хүний бүрэлдэхүүнтэй ордгийм билээ. Их уддгийм билээ. Тэгээ өөрийгөө ингээд гэвтээ хагас мэдээ алдуулттай ордог л доо. Тэгээ яг энэ дээр ингээд нэг юм шилэн ингээ харддаг штэ тий хагалгааны бүх процесс харагдчихэдэг. Тэгээ тэр процессыг хараад итчихсэн би тэгээд зүгээр яг хар үгээр хэлэхэд хагалгаа гэдэг бол бахан мужааны ажил байдаг юм байна гэж харж байсан. Сандлыг яаж чаддгүй ялгаагүй хөлийг өрөмдөөд л тэгэл хатаад л шүрүүптэд л их л олон ажил болдгийм байлээ. Тэгээ тэрийг хараа итчих та бас л жоох айцтай л байсан тухай үед. Учир бас амаргүй юм байдг юм байна гэдэг яг мэдээ алдуулттай байсан
учраас энэ бүх процессыг ер нь харъя гэж бодсон. Хэрвээ залуу хүн байсан бол бас харахгүй бас жоохон айгаад буруу харах ч юм уу те. А миний хувьд бол бас тодорхой хэмжээнд бас амьдралын жаргал зовлон бас янз бүрийн бас туулж үзэж явж байгаа эмэгтэй хүний хувьд бол бас тэрийг хараад төвтж яхад ийм байдгийн байна гэдэг ойлголтыг их сайн авсан. Тэгээ нэмлэгийн эмч нар, сувилагч нар, тэгээ тэр асрагч хүмүүс хүртэл ямар сайхан хүлээж авсан. Би гар сарвууны тасагт ганцаараа нэг өрөөнд төвтчихсэн л та. Тэгээ их сайхан байсан. Тэнд миний фэнүүд ч байлаа. Миний дууг сонсдог өчнөө хүмүүс ирж уулзсан. Ирэл бараг тасраагүй. Тэгээ хаяа бас хүн хэдийгээр бас ингээ яг энэ бас гинтийн ийм зүйлд орсон ч гэсэн ийм арт түмний дунд тэр дундаа Монголынхаа эмч нарын тэр арга барил тэр эмнэлгийн дотор байгаа орчин тэр бүх юмтай танилцсаж тэр бүгдийг өөрөө биеэрээ мэдэрч тэр бүгдийг нүдэрээ харж ингэж олон хүмүүсүүдийн өөр харилцаанд орно гэдэг бол бас их тийм их бас тийм олон зүйлийг ойлгож олон зүйлийг бас эргцүүлж бодож сууж яасан шүү тэнд эмнэлэгт байхдаа. Үзэгчтэй хандаж хэлэхэд Ариуна эгчийн маань хөл шохоотцсон байгаа. Гэхдээ бид бас үзэгчтэй хүндлээд эфирийн соёл гэдэг үгдээс нь ингээд нууцсан байгаа шүү. Бас тэрийг ойлгоорой гайхчихж магадгүй те. Тэгэд энэ жил одоо таны тайзан дээр дуулсны 30 жилээ болж байгаа гэсэн. Үнэн үү? Үнэн 30 жил те. 15 настайгаас эхэлж дуулсан л да. Тэгээ би 15 наснаас эхэлж бас тайзан дээр гарч олон түмний дунд миний бас өөрийн дуусан анхны дуу маань тэр үед бол олон сонсогчтой одоогоор ярих юм бол хит дуу болж байсан 16 нас гэдэг дуу аав ээжтэй гэдэг ийм хоёр дуу Монголын радиогоос зарлсан дууны уралдаанд хүүхдийн дууны уралдаанд төрүүлээд энэ хоёр дуу маань тэр ондоо 83 онд ч шүү дээ 83 онд Алтан фондод бичигдэж үлджижсэн. Одоо яг миний тэр үеийн дуу хоолоогоор үлдсэн байдаг. Тэгээ би сонсдог, эргээд сонсохоор нэг тийм цангилсан, тийм нарийнхан шинхэн хоолойтой, нэг тийм чанга дуулдаг, тийм их гоё хоолойтой. Хүүхдгэд нэг одоогийн шиг юм янз бүр хүүхдүүд их гоё нуглаа хийж дуулдаг штэ, барууны дууччиг те. Тийм хоолойтой шүү. Яг л унган тийм хоолойныхоо тэр дүр төрхөө хадгалж тэгж гоё дуулсан. Тэр үед бол хоолой эвдрээгүй, тийм яг хүүхдэрээ тийм хоолоогоор дуулж исэн байдаг юм билээ те. Сайн тэрийг сонсоод эргээд сонсохоо сайн бас их сайхан сэтгэл төрүүлдэг л те. Урлагт олон жил явах ер нь хэцүү. Заримдаа урлагийг бас харгас гэж хэлдэг хүмүүс байдаг. Та тэгээд 30 жилийн урлагийн тайзан дээрээс буусангүй. Үнэхээр дайчин байлаа. Энэ ирч хүчийг та хаанаас авч ив? 30 жил. За яг хөө тэгэл дайчин гэл хүмүүс цоглог гэл янз бүрээр тодтолдог л доо. Зүгээр би энийг бол юу гэж хэлэх вэхээр урлагтай хайртай чин сэтгэлээсээ үнэж байсан. Энэ намайг илүү хөглөдөг байсан болов гэж боддог. Нөгөө тэгүр урлаг бол дан ганц миний ажил биш. Баг хамт олноор ажилладаг ажил. Уран бүтээлчдээс гадна хөгжмийн зохиолчд, яруу найрагчид, клип мейкерүүд тийм ээ, хөгжмийн найруулагч нар, бүжиг дэглээч нар гээд асар олон хүмүүсийн тусцаатайгаар бид нар энэ ажлыг хийж бүтээж туурах ажилдаа ордог л доо. Тэгэж би дан ганцаар бол дуучин хүн бол дан ганцаар энэ олон зүйлийг бүтээж чадахгүй шүү дээ. Тэгээ ар тал, гэр бүл тийм ээ. Тэгээд хамт ажиллаж байгаа найз нөхдүүд гээл итгэл хүлээлгсэн олон хүмүүсүүд миний ар талд ажиллаж иж энэ бүгдийн цаана гардаг болов гэж боддог. 18 нас хүртлээр нарны дуул хамтлагтанд дуулаад 18 нас хүрснийхаа 10 дугаар анги төгснөхийн дараа соёл эрдэнэ хамтлагт дагалдан дуучнаар орж ирсэн шүү дээ. Тэгээд жил соёл эрдэнэ хамтлагтаа ажиллаад тийш дагалдан дуучин л гэж явна. Тухайн үед бол сайн дурын уран сайханчид мэрэгжлийн дуучид мэрэгжлийн гэсэн тодорхойлолттой бол байгаагүй бол дандаа сайн дурынхан гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгээ мэрэгжлийн сургуульд яваад мэрэгжлийн сургуульд очисон хойноо бас Болгарын хөгжимчтэй, Югославийн хөгжимчтэй 2 жил Югославт 2 жил дуулсан шүү. Бас дуулсан. Тэгээд Монголдо 90 очин байжсэн. Баян Монгол хамтлагт, соёл эрдэнэ хамтлагт 90 очин дуулдаг байсан. Тэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн он жилүүд бол 93 оноос эхэлж тооцсон. Мэргэжлийн дуучны хэмжээнд яг үйл ажиллагаа явуулж ирсэн. Маань 93 оноос идэвхтэй явж эхэлж байсан. Тэгэл ингээ бодохоор баг 30 жил болсон юм уу та. Ер нь дуучин хүнд мэргэжил хэрэггүй гэж ярьдаг. Тэгж ойлгодог байсан үед л Ариуна Болгор төгсж ирээд мэргэжлийн хэмжээнд дуулан мэргэжлийн дуучин гэдэг чинь ингээл таан ярьж эхэлж ирсэн шүү дээ. Тэгээ эстрадын дуучин хүмүүс бол яг мэргэжлийн дуулаачаар төгссөн хүмүүсүүд бол тухайн үед бол манай дуучин ахсан Эрдэнэ цэцэг яг манай сургуулийг дүүргэж төгсч ирсэн. Тэгтээ дунд сургуулийг нь. Тэгээд дуучин Буянбат зоргоо гэдэг дуучин шар зоргоо гэдэг бас хүмүүс мэддэг юм да Баян Монгол дуулжсэн. Ингээд бид нар хамтдаа төгсч ирж байсан. Яг мэргэжлийн чиглэлээр дуулаачийн чиглэлээр сургуулаа төгсч ирээд ажилласан дуучин бол яг
одоо би өөрөө ажиллаж ирсэн байна. Нөгөө хэд маань бол дунд нь ингээд өөр ажил хийгээд явсан да. Тэгэхээр бол дуучин хүнд боловсрал гарцаагүй хэрэгтэй тийм ээ. Урлагийнхныг бол заавал боловсрал эзэмсэж яах вэ? Ихээс төрсөн авьяасараа л явж хахад болоо гэдэг нэг тийм ойлголт байгаад идэг байхгүй. Боловсрал одоо бол хэрэгтэй. Тэр үед ч гэсэн бас хэрэгтэй. Энэ боловсрал академик боловсралыг би эзэмшээгүй байсан бол бусад дуучдаасаа илүү давуу чанарыг, давуу талыг тоглолтын хэмжээнд мөн өөрийнхөө одоо дуулаачийн хэмжээнд үзүүлж чадахгүйсэн болов байдг л нэг дуучин байх байсан болов гэж бодож байна л да. Тэгэхээр мэрэгжлийн сургуулийн боловсролыг эзэмшнэ гэдэг бол олон багш нараас номын тусгаас нь олон эрдэмтэн доктор багш нар биднэрт зааж өгнө. Дуулах уур ухаан, дуулах ур зүй гэдэг тал дээр яаж дуулах вэ гэдэг их олон зүйлийг биднэрт зааж өгсөн. Наазах нь ихэд хореограф хийгээл ордог. Дуучин хүн дуулахтаа тайзан дээр бие авч явахдаа яаж бие авч явах вэ гэл тэгэл энэ нооттой хөгжмийн нооттой холбоотой төгөлтөөр гэл их олон төрлийн хичээлүүд ордог байсан. Бид нар тухайн үед мэрэгжлийн шалгалтаа өгөхдөө бид нар томоохон хэмжээний оркестртай биг бэндтэй дуулдаг байсан. Одоогоор манайхаар бол Баян Монгол хамтлаг шиг, эсвэл Соёл Эрдэнэ хамтлаг шиг ийм оюутнууд бидний хөгжимчдийг тоглодог байсан. Тэнд яг л бүгдөө бас сургуультай яг тэр чиглэлээрээ сурдаг. Тэгээд тэр чиглэлээрээ бид нар дандаа амьд хөгжимтэй тэр үеийн дэлхийн ноён ориглуудын дуучдын дууг, мөн Болгарын эстрадын, алдартай эстрадын дуучдын дууг дуулж бид нар шалгалт өгдөг байсан л да. Тэгэхээр энэ бол яалтчгүй Болгар бол өөрөө их тийм мундаг боловсралтай багш нараар дуучдыг тийм ээ хичээл номыг зааж өгдөг тийм багш дандаа Итали төгссөн багш нар байдаг байсан. Тэгээ одоогоор бол манайхаар бол Белканто сургалт гэж хэллэгддгийн тэр бол одоо Оросын сургалтыг ч гэсэн бас тэгж хэлдэг шүү дээ. Тэгэхээр Болгар Оросын холбооны улс хоёр бол энэ сургалтаар бол илүү их алдартай сургуулиудын нэг. Дуучид, жүжигчид ер нь одоо улс төрчид гэдэг юм уу те энэ хүмүүс анхны гарч ирсэн имиж ерөөсөө мартагддаггүй байхгүй юу. Гэтэл та анх бол Эрос зариуна, Эрос тоглолттой, Эрос number 1 гэдэг тоглолт хийжсэн те. Гэтэл энийг та эвдэж чадсан байхгүй юу. Одоо хинч таныг Эрос зариуна гэхгүй. Тэгэхээр би энийг гайхдаг байхгүй. Энэ маш их хөдөлмөр байсан уу? Эсвэл зүгээр одоо пиар хийх ч юм уу тэр урлаг байсан юм уу? Яг тухайн үед Болгарт сургууль сурч ирсэн Европын соёл тийм ээ. Европын тэр хэлбэр талаас нь тий хэлбэр талаас нь агуулга талаас их юм бол тэрийг Монголын хөрсөн дээр яаж буулгах уу гэл тэр үед чинь бид нар бас тийм нарийн ширээ мэддэггүй байлаа шүү. Одоо би өөрөө зүгээр эндээс нэгэд хараад өгнөхэд илүү хэлбэр талаас нь хувцлалтч гэдэг юм уу те тэр гадаадын тэр дуучдын дуулж байгаа тэр хөдөлгөөн хореографич гэдэг юм уу бүжиглэл талаас нь ч гэдэг юм уу тэрийг яг илүү зоригтойгоор хүмүүст үзүүлж чадсанараа нөгөөтэйгөр илүү их мэрэгжлийн гэдэг тодтолтойгоор үзэгч олон танил болох юмсан гэдэг том зоригдол би өөрөө дотроо агуулж ирчихсэн л та. Тэгээ тэр зорилготой хүрэхин тулд би нэмдэж зоригтой байх хэрэгтэй. Тэрэндээ ихтгэлтэй байх хэрэгтэй. Нөгөөтэйгөр маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Илүү их олонний сонорт хүрэх юмсан гэдэг утгаасаа илүү мэрэгжлийн гэдэг тодтолтой энэ урлагийг олон түмэнд арай өөр хэлбэр агуулга талаас нь хүрэх хийсэн гэж хичээж байсан. Тэгээ тэр үед миний зоригдол маань тухайн үедээ би бол мэдтгүү. Би мундаг байна, алаад өгч чинь би Монголын рок урлагт өөрчлөлтийг хийн гэж л тийм залуу насны тийм хүчээр тэр галаар дөлөөр тэр ажлуудыг хийжсэн болохоор эргээд харахад бол бас их зоригтой байсан юм байна гэж би өөргөө харддаг л да. Ямар зоригтой үйлдэлүүдийг хийжсэн бэ гэж зоригтой байсан. Тий одоо бас тийм зориг гаргахад хэцүү шүү дээ. Чи бас нас те арай өөр төвшөнд хүн насныхаа хавцад төлөвшөл хүртэл өөр болж төлөвшөж яадаг. Дандаа залуугийнхаараа байхгүй үзэл санаа хүртэл өөрчлөгдөж яадаг шүү дээ. Тэгэхээр тэр үеийн үзэл бодлыг харахад бол зоригтой алхмуудыг хийжсэн. Би одоо тийм зоригтой алхмуудыг бас төдийлөн бас зориулж чадахгүй болов гэж бас боддгийн. Гэтэ арай өөр хэлбэрээр агуулгаар хийх байх л та. Тий. 30 жилийнхаа ойгоор та тоглолт хийх үү? 30 жилийнхаа ойгоор хит хитэн тоглолтуудыг хий гэж бодож байгаа. Яг 30 жил гэж олонтоо сонсогдож магадгүй. Тэгээ миний хувьд бол урлагийг одоо арай өөр төвшөнд хүмүүст хүрхийнсэн гэсэн юм том зоригтолтой байгаа. 30 жилийнхаа ойн хүрээнд урд нь бол бид нар урлагийг хийхдээ илүү их хэлбэр талаас нь хардаг байж залуу байхад тийм ээ. За яг мэдээж хэрэг entertainment талд нь урлагийг хөгжүүлэх хийсэн, шоу тоглолт хэлбэр талаас нь илүү хөгжүүлэх хийсэн гэсэн миний бол бодол зорилго бол их байсан. Тэр маш амжилттай болсон гэж би боддог. Энэ 30 жилийн ой хүрээнд бол би урлагийг цэнгэн баясгах гэхээсээ илүүтэйгээр
гоо зүүн таашаал мэдээж хэрэг бол урлагт байнга дагардаж явж байдаг тийм ээ. Илүү их соён гэгэрүүлэх талтайгаа холбож хийхэнсэн гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр өнөөдөр манад рок попын урлагийн байр суурь бол энэ залуу уран бүтээлчдийн дунд магадгүй сүүл гарч ирж байгаа урлагчид дуучдын энэ залуу хүмүүсийг харж байхад бол илүү их цэнгэн баясгах талдаа яваад байгаа мó гэж би хараад өгнөд байгаа юм л да. Тэгэхээр энийг бид нар эргээд байранд нь аваачихын тулд эхлээ соён гэгэрүүлэх урлагийг бид нар хийх хэрэгтэй. Урлагаар дамжуулж бид нар юуг өгөх гээд байгаа юм? Юуг төлөвшүүлэх гээд байгаа? Ямар гой зүүн таашаалах гээд байгаа? Урлаг өөрөө ямар үзэгчдэд ямар бахархлыг өгөх ёстой? Нийгмийг яаж зөв дагуулах ёстой гэдэг энэ байр суурийг эргээ солиод тавих юмсан. Нэгдүгээр цэнгэн баясгах биш. Хамгийн сүүлд нь цэнгэн баясгах байх ёстой юм байна гэдэг би зүйлийг олж харсан энэ он жилүүдэд. Энэ маань магадгүй миний насны төлөвшөлтөй ч юм уу, магадгүй бид нар илүү их тарих оюуны тал дээр, сэтгэлийн боловсрал тал дээр сүүлийн он жилүүдэд илүү их би анхаарсныхоо хувьд арай өөр төвшөнд урлагийг аваачих хэрэгтэй юм байна гэдэг үүднээс энэ тал дээр илүү их анхаарж байгаа. Тэгэхээр 30 жилийн хүрээ бол соён гэгэрэл урлагийг хүмүүс тэгвэл яаж хийх гээд байгаа юм бэ? Яаж хүмүүст хүрэх гээд байгаа юм бэ гэж асууж аж магадгүй. Энийг бол ямар ч хэлбэрээр, ямар ч агуулгаар бол явуулж болох юм бэлээ. Ягаад гэвэл өнөөдөр social network гэж ямар хөгжиж байна тийм ээ. Телевиз өөрөө ямар их нээлттэй бодлого баримтлагдаг болсон байна. Дэлхийн соёл урлаг ямар байгаа вэ? Гэтэл Монголын 3 сая хүнтэй энэ урлагт Монголын хөрсөн дээр урлагийг яаж рок попын чиглэлээр яаж өөр замаар өөр төвшөнд хөгжүүлэх үү гэдгийг бол бид нар боловсруулж нэлээд олон зүйлийг хийсэн. Хийчихэж байгаа. Тэгээд энийхээ яг 30 жилийнхаа хүрээнд бид нар энэ сайхан ажиллагаануудыг хэд хэдэн ажиллагаа байгаа. Би бол ганцхан арилжааны тоглолт хийхгүй. Мэдээж хэрэг арилжааны тоглолт бол байна. Гэхдээ илүү их сургалт маягаар дууг яаж уран бүтээлийг гаргаж байгаа дууга тэр утга агуулгыг яаж сургалт маягаар залуучдын сэтгэлийн боловсролыг хөгжүүлэх, залуучуудыг яаж энэ дуу нэрээ ингэж төрдөг юм бэ? Дуу төрөхдөө дууны утга агуулга нь ингэж хүн дэмийг ойлгуулах гэдэг юм байна гэдэг талаас нь энэ уран бүтээлийг энэ 30 жилийн тоглолтыг хийж бодож байгаа. Их олон зүйлийг төлөвлөж байгаа. За фэнүүд нь сонссон байх их баярлж байгаа. За ямар ч бас Ариуна гिचээс хэд хэдэн гоё уран бүтээл төрх юм байна. Тэгэхээр Ариуна чи рок попын хөгжил нэг л алгуурлцсан юм шиг санагдаад байгаа юм. Зохиолын дунд байр суурьаа тавьж өгөөд ах шиг байх юм. Сүүлийн үед одоо рок попын хэд хэдэн гоё наадмууд ерөөсөө явагдгааж байлаа. Гоё клип, гоё дуу ерөөсөө гарахаа байлаа. Энэ юу вэ? Энд магадгүй таны түрүүний хэлээдсэн арилжаа тал руугаа хит яваад байна уу? Эсвэл үнэхээр боловсрол нь дутаад байна уу? Тийм ээ. Зах зээлийн эдийн засагт урлаг бол хамгийн түрүүнд рок поп урлаг бол хүчтэй шилжиж орсон шүү дээ, тийм ээ. Тэгэхээр драмын урлаг нэгсэг унсан, тийм ээ. Тэгээд сүүлд хошин урлаг гарч ирээд ингээ арилжааны урлаг болсон шүү дээ. Тэгээд бид нар юу гэж зөв биний хувьд бол миний эргэн тойронд байгаа хамтарч ажилладаг уран бүтээлчид олон хүмүүс энэ тухай ярьдаг л та. Яг энэ бол зүгээр цаг цагаараа цахилдаг хөлтгөөрөө нийтийн дуу гарч ирэх ёстой. Хүмүүс нийтийн дуу дагаж дуулах хэрэгтэй. Яг тэгвэл нийтийн дуу бол нийтээрээ дагаж дуулдаг учраас хүмүүс дуулагдахад их амархан байдаг. Рок попын дуу бол асар их мэдрэмж, өндөр мэдрэмжээр дуулах хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар зүгээр нийтийн дуу дуулж байгаа юм шиг рок попын дууг бас дуулж болохгүй. Зарим нэг тийм дуунууд байдаг биднэрт нийтийн одоо өнгө аястай юм дуунууд бид нар дуулдаг. Жишээлбэл миний эжим байвал жаргалтай гэдэг дуу хүн болгон даахад дуулцдаг тийм ээ. Тэгэхээр яг рок попын дуу бол өөрөө 2 октавын 3 октавын гэдээ бид нар дуулдаг. Их өндөр танаастаас доороосоо дээш нь өндөр одоо хөг аялгуугаар бид нар дуулдаг тийм ээ. Тэгэхээр энэ болгоно бол өөрөө бас тодорхой хэмжээний боловсрал бас хэрэгтэй байдаг. Тэгээ энийг өндөр мэдрэмжээр дуулж яаж энэ рок поп дуу бусад урлагаас ялгаатай. Тэгэхээр энэ урлагийг бид нар өөр төвшөнд аваачихын тулд эхлээд бид нар өөрсдөө нүлгэр дагууллаа, зөв үлгэрлэлээ бид нар өөрсдөө дахиж нэг өөр төвшөнд аваачих тавих хэрэгтэй юм болоо гэж бодож байгаа. Одоо мэдээж хэрэг ямар ч байдлаар ажил болно шүү дээ. Продюсерийн хэмжээнд залуу уран бүтээлч зөвлөгөөх маягаар ажиллаж болно. Тэхийн тулд тэд нарт эмэгтэй дуучныхаа жаргал зовлон л илүү сайн мэднэ. Эрэгтэй дуучны жаргал зовлон бол эрэгтэй хүмүүс илүү их мэднэ. Яг бол эмэгтэй ийм хоёр эмэгтэй дуучны хооронд бол асар их ялгаатай. Эмэгтэй дуучин бол бүх юм дээр ач холбогдлогдох, хувцлалт тийм ээ. Гоо сайхан, гадаад харагдах үзмж, дотоод гоо сайхан гэж бүх юмараа эмэгтэй хүн эмэгтэйлэг байх, эмэгтэй хүн байх. Тэр эмэгтэй ухаанаараа, тэр дуулалтаараа бүх юмараа эмэгтэй дуучид бол бусад эрэгтэй дуучдаас ялангуяа тэр эрэгтэй дуучдын хүрээнд бол илүү их ажиллагаа шаардж байдаг л да. Тэгэхээр энэ болгон дээр бид нар бол илүү их анхаарах хэрэгтэй. Энэ рок попын дууны хөгжил дэвшлиг бид нар өөр шатанд аваачихын тулд бид нар барууны урлагийг хит дуурайх хандлага руу сүүл үедээ орж ийн л доо. Тэгэхээр бид нар Америк маягийн дуулалт ч гэдэг юм уу, эсвэл одоо хитрхийг солонгос дуулах ч гэдэг юм уу, өшөө одоо юу гэдгийг барууны дууг хит дуурайж дуулахаар эсвэл Риана шиг сонсогдоод байдаг, эсвэл Бейонсе шиг сонсогдоод байдаг те. Эсвэл одоо хин шиг ч байдгийн барууны дуучтай адилхан дуулах тийм хэлбэр рүү орж эхэлдэг. Гэтэл дуучин гэдэг хүн чинь өөрөө давтагдчихгүй байх хэвээр.
ариунагийн дуулалт давтагдчихгүй, хурдын цохиогийн дуулалт давтагдчихгүй, хүн болгоны дуулалт өөр байж тэр дуучин давтагдчихгүй хийж хүмүүсийн дуулалт өөрөө дуурсах гэхин гүүр болж үлдчихсэн шүү дээ. Тэгвэл адилхан Бейонсе шиг олон дуучид Монгол дээр олон болчих юм бол тэр чинь хуулбарл бол сонсогдсон шүү дээ, тий. Хуулбарл болж хүмүүст харагдана. Тэгэхээр тэр дуучдын адилхан биш байх тэр дүр төрхийг тэр дуулалтыг тэр ямиг бид нар залуу дуучдад их ойлгуулж өгөх хэрэгтэй юм болоо гэж боддог. Энэ нь ч манай Universe Base Songs-оор бид нар мэдвэл зовх уу, дуучны тухай мэдвэл зовх уу, дуучин яаж дуулах уу гэдэг талаас нь бид нар маш их мэргэжлийн зөвлөгөө өгдөг шүү дээ. Тэгэхээр бид нар энэ үүргээ нийгэмд гүйцэтгэх энэ үүргээ гүйцэтгээд эхэлсэн байгаа гэж бодож байгаа. Би тэнд нэг онгой ярьчих уу? За. Би Facebook дээрээс уншсан юм. За. Дуучин Баясгалан та хоёр ингээд нэг өрөөнд хамт нүрэ будаж явах ингэнэ. Тэгсэн Баясгалан ингэж сууж байна гинэ. Ариун нэг ч таадаа ингээд хоолой ч муудаад хөгшрөөд ирэхээр яах юм бэ? Гэж та. Цохиолын дуулт болно да. Гэхдээ хүмүүсийн дунд нэг тийм яриа гарсан байлээ. За би одоо бас яг тэрийг санахгүй байна. Бид хоёрын хооронд тийм яриа болсон юм уу? Гэхдээ зохиолын дуу дуулах ч гэсэн бас урлагшил дуулах хэрэгтэй л доо. Тэгээ бас хитрхийн зохиолын дуг доош нь хийсэн юм да. Тэгтээ би бас тийм хүмүүсүүдийг үгүйсгэмээр байна. Эдгээр ч гэсэн бас өөрсдийнхээ мэргэжлийнхаа дуулалтаар, өөрсдийнхээ ажиллаараа бас энэ дууг дуулах юмсан, гоё юм хийсэн гэдэг энэ ажлыг хийж байгаа бах. Тэгтээ энэ бол зөвхөн хүмүүсийн дунд гарсан анекдот байх л да. Харин тийм. За бид хоёр ингээд сайхан урлагийн тухай ярьж байсан, бас ярилцлага арай өөр чиг рүү оруулах хэрэгтэй байна. Таны нөхөр буян дөржтэй холбоотой нэг таагүй мэдээлэл яваад байдаг. За өнгөрсөн 7 хоногт прокуророос хэвлэлийн хохирол хийлээ. Энэ дээр бол буян дөрж бол 2 тэрбум төгрөгийн зэллээ хийсэн хүн гэд ингээд хэлчихлээ. За та бол гэр бүлийнхэн хүн та энэ асуудлыг хамгийн их мэдчихэж байгаа. Энэ дээр та юу хэлэх вэ? Тий, зүгээр яг хуу би бол прокурорын байр суурийг бол хүмүүс ажиллаа хийж байгаа. Энэ болж байгаа процессыг бол олон түмэнд хүргэсэн мэдээлэл болов гэж бодож байна. Ганцхан манай нөхрийн тухай ч яриаггүй өөр олон шалгагдж байгаа хүмүүсүүдийн тухай ч гэсэн бас ярьж илээ л дээ. Тэгээ энэ байр суурийг бол би хууль бол үнэн зөвгийг нь шударгаар шүүгээд гаргаад ирэх болов гэж бодож байна. Зүгээр би гэргийн хүнийх нь хувьд бизнес эрхлэгчдийн жаргал завланг бол мэднэ. Тэрийн жаргал завланг Монголын аялал бүтээж байгаа бизнес эрхлэгчид алдаа оноотой зүйл мэдээж байдаг л байх тийм ээ. Ганцхан манай нөхөрч хүн болгон алдж ондог. Бид нар ч гэсэн уран бүтээл хийх, уран бүтээл төөрөх явцдаа ч гэсэн бид нар алдаа оноонуудыг гаргаж л байдаг. Зүгээр яг энэ алдаа оноо нь яг гэмтэргийн шинжтэй юм уу, гэмтэргийн шинж юм уу гэдгийг бол шүүх л өөрөө тогтоож өгнө шүү дээ. Тэгэхээр би бол хуулийн шүүхийн байгууллагыг хүндэтгэж байна. Үнэн зөв үнэн шударгаа гарч ирэх байх гэж бодож байна. Миний нөхөр бол улс их оронд юм уу, Монгол улсын эдийн засагт юм уу, ямар нэгэн тийм хүнд ноцтой тийм асуудал бол би гаргаагүй гэж бодож байгаа. Ягаад гэвэл өмгөөлөгчтэйгээ би байнга холбоотой. Энэ 6 сарын хугацаанд бол би тодорхой хэмжээр эрүүгийн энэ бүх асуудлуудыг ер нь хуулийн талаар бас мэдвэл зөвхөтэй мэдлэг мэдээллийн талаар бас зөв ойлголттой болж авсан. Тэгээд энд би итгэлтэй байгаа. Зүгээр энтэй холбоотойгоор зүгээр захиалгатай сэтгүүл зүй хил мэдээллээр миний нөхрийг одоо дайрч турхирсан одоо бүтгэсэн ийм үйл ажиллагаа бол бүтэн жил явагдлаа шүү дээ. Тэгээ би нэг бол юу гэж үзэж чинь гэхээр захиалгатай сэтгүүл зүйн талаар бол Монгол улсын ерөнхийлөгч бол саяхан телевизээр ярьж байлаа шүү дээ. Тэгээ захиалгатай юм болгон үнэн байдаггүй гэж хэлбэгдэрж ерөнхийлөгч хэлсэн. Тэгээ би энийг бол хараад бас л ялгаагүй өөрөө энийг туулаад явж байгаагийн хүний хувьд миний гэр бүл энд өртөгдөж байгаагийн хувьд бол би энд бол талартаагаар хүлээж авсан. Сүүлд бол энэ сэтгүүлчдийн ёс зүйн талаар, сэтгүүлчдийн ёс суртахууны талаар энэ сэтгүүлцээ өөрөө захиалгатай байх юм бол төлбөртэй гэдгээ бичдэг байх хэрэгтэй. Захиалгатай байх юм бол ийм гэдгээ бичдэг байх хэрэгтэй гэдэг энэ зүйлийг бол маш их ярьж байна. Тэгэхээр энэ захиалгатай сэтгүүлцүүг бид нар өөрчлөх цаг болцсон юм байна. Энэ дунд бид нар магадгүй ямар нэгэн залилан хийж байгаа, ямар нэгэн буруу зүйл хийж байгаа хүмүүсүүдийг өөгшүүлж байна нэг талаараа тийм ээ. Энэ хүмүүсүүд захиалгатай учраас, төлбөртэй учраас энэ сэтгүүлцүүд өөртөө зарим нэг цөөнх сэтгүүлчд шүү дээ. Зарим нэг цөөнх сэтгүүлчд мөнгө өгөөд эмийг ингэж болдгийм байна, ингэж хийж болдгийм байна гэдгийг тэр хүмүүс баг хамт болон болж ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр энэ эргээд ямар муу уршиг төрүүлэх вэ? Нийгэмд ямар муу үр дагаврыг авчрах вэ те? Зүгээр манай гэр бүлтэй жирийн нэг бизнес эрхэлдэг гэр бүлийн хэмжээнд ийм юм болж байгаа юм чинь өөр улсуудад өөр ялгаагүй бас ийм юмд өрсөн маш олон гэр бүлүүд байгаа гэж бодож байна те. Одоо жишээ нь Eagle телевизээр тий TV5 телевизээр за тэгээд зарим нэг сайтуудаар бол танай гэр бүлийн тухай ялангуяа таны нөхрийн тухай нэлээх юм гарлаа. Сонсохоор энэ бүхэн төлбөртэй байх юм. Та энэ яг төлбөртэй явж байна. Энэ захиалгатай гэдгийг мэдсэн үү? Мэдсэн. Цаана хэн ажиллаж байгааг ч мэдсэн. Энэ эхнээсээ хэл мэдээлэлээр өндөр ахуулсан. Эхнээсээ хэл мэдээлэлээр өндөр ахуулж агаад тэгээд олон нийтийн анхааралд оруулж агаад тэр хамтарч бизнес эрхэлсэн тэр хүн нь
захиалгатай төлбөртөө ийм сэтгүүлсэг хийж ингээд буян дорж гэдэг хүнийг нийгэмд харлуулж шарлуулсан. Ерөөсөө энэ Монголын шар сэтгүүл зүй гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Шар сэтгүүл зүй энэ хүмүүсийг шарлуулдаг, харлуулдаг ийм юм бол хүмүүсүүдийг маш их олон олонний танил хүмүүсүүдийг бүгдийг бүтэн мессен нэрийг нь талуулгасан шүү дээ. Тэгэхээр энд магадгүй олонний танил би дуучин Ариуна гэдгээрээ тийм ээ. Буян дорж гэдэг хүн энд бол илүү хөртөж байгаа юм болов уу гэж бас боддгийн. Энэ хүнийг дандаа хараар харж болохгүй л дээ. Хүний амьдралд дандаа хар байна гэж байдаггүй шүү дээ. Хүний амьдрал өөр их баян. Бидний өөрсдийн амьдрал ямар баян. Бид нар дандаа гэрэл гээгээтэй сайхан зүйлийн төлөө тэмүүлж бүтээлч амьдралыг бий болгож бид хоёрын амьдрал 18 жил би нөхөртөөгөө ханилж байна. Тэгээ би дөнгөж нөхрийгөө 1996 онд Сэб компанийг Сэлэнг аймагт байгуулад өөрийнхөө анхныхаа бизнесийн гарааг эхэлж байхад би хантайгаа танилцчихсан. Миний хань бид хоёр танилцаад айлын хажуурын байр түрээслээд амьдарч байсан. Тэр үеэ босоход бид нар амьдралыг зүгээр нэг босгоогүй. Бидний амьдралын үнцэн гэдэг бол бидэрт асар их үнэтэй. Бидний гэр бүлийн үнцэн гэдэг бол бидэрт асар их үнэтэй. Бид зүгээр нэг бие нэгэ хараад ороход эсвэл би энэ залуу мөнгөтэй юм байна гэд би энэ залуутаа суугаагүй. Би амьдралынхаа ханийг сонгож суусан. Тэгээ энэ болгоныг бидний ард талд байгаа, бид нартай хамтарч ажиллаж байгаа бидний үр хүүхдүүд, миний ханы ээж, миний ханы ард талд ажиллаж байгаа маш их олон хүмүүсүүд энд маш их хэмцгэлж байгаа. Үгүй Ариуна чи та гараад хэлээч. Буян дорж одоо мөрдөн байцаах үйл ажиллагаа дуусаагүй гин буруутан тогтоогдог байхад хэв мэдээлэлээр ярьцлага өгч болохгүй шүү дээ гэдэг ингээл тэгдэг те бид нар хүлээцтэй, их төвчээртэй энэ болгоныг хүлцэн дэвччихээж өнөөдөр энэ ярилцлаганд би бас орж ин л да. Урд нь би манай Монголын алдартай сэтгүүлч Ганч мэгтэй нэлээд нулимстай тим ярилцлагыг хүчээсэн. Өнөөдөр бол би бас нэг тодорхой хэмжээгээр бас дахлаачлагдсан байна. Дахлаа суудсан байна гэдэг юм уу да, тийм ээ. Энэ олон жил бичүүлж, энэ олон жил гэр бүлээд оромжлуулж, гүтгүүлж, энэ бүх зүйлийг төвчж даана, хүлцэн төвчж гарна гэдэг бол амаргүй шүү дээ. Энийг зөвхөн та өөрийнхөө байр суурь дээрээс бодоод үзэхэд бол энийг бол баргийн хүн бас даваад гарахад бол ямар байдаг юм бол бүү. Гэхдээ хүн өөрийнхөө зовлонг бол том гэж боддог. Гэтэл надаас илүү бас зовлонтой хүмүүс зөндөө байдаг л да. Амьдралын жаргал зовлон туулж байгаа юм хүмүүс зөндөө байгаах гэж бодож байна. Тэгэхээр энэ захиалгатай сэтгүүл зүйн миний гэр бүл рүү дайрч давшилсан энэ зүйл давшилсан энэ зүйл бол цаана эдийн засгийн авсар хасрах сонирхол. Бусдын имийг булааж идээд тийм ээ. Булааж идэгснээр Монголд бол зөндөө улс юм байна. Энэ бусдын имийг булааж идэж байгаа улсууд өөрсдийнхөө имийг гин бурууг зайлуулахын тулд буян дорж гэдэг хүн рүү анхаарлаа хандуулж Ариунагийн гэр бүл гэдэг олонний танил учраас энэ сэтгүүл зүйлдээ маш их амжилттай сайжирч чадсан юм байна гэж би бодож байна. Энэ сайхан гэр бүлийг шууд ингээд шаварт гутгаад би таны ганчмаг сэтгүүлч төгсөн ярилцлагыг уншаад бас нулимс унаачлаасан. Яагаад те? Яагаад ийм сайхан гэр бүл илэг бүтээн амьдарч байна? Монгол улсад зөндөө юм хийсэн байна. Гэтэл яагаад гэдэг асуулт л яваад байгаа. Тэг яагаад гэдэг асуултыг энэ захиалгатай сэтгүүл зүг хийж байгаа тэр сэтгүүлч хүнээс асуух хэрэгтэй байх. Энэ хүн энийг бичгтээ юу бодож бичиж чинь тийм ээ. Нөгөөтэйгөр тэр захиалагч байгаа эзэн нь өөр эмэгтэй хүн шүү дээ. Их хүн. Хоёр хүүхд төрүүлсэн их хүн. Би тэр хүнийг телевизээр хараад суужсэн. Миний нөхрийг гүтгэл миний нөхрийн тухай таагүй юм яриа сууж хахад үгүй ямар сонио хүн бэ? Энэ хүний зүрхэнд жоохон ч гэсэн хайр байна уу гэж би хараад суужсэн. Ялгаагүй хүн хоёр хүүгийн ээж юм байна лээ. Тэгээ энэний ард талд байгаа хүмүүсүүд яагаад энэ гэр бүлийг хайрлж өрөвдөхгүй байна? Зөвхөн тэр шунлын төлөө тэр бузар аргаар олсон мөнгө гэж бузар мөнгө гэж байдгүй, бузар аргаар олсон мөнгө гэж байдгаа гэж хүмүүс хэлдэг шүү дээ. Тэгэхээр мөнгийг ямар аргаар ямар хэлбэрээр олж байгаа нь өөрөө сонирн байна. Хууль бус байна уу? Тийм ээ. Жихэн шудраг хөдөлмөрөөр олж гин үү? Хүний хөдөлмөрийн хэмжээг шудраг бус хууль бус мөнгийг хийгээд явж байгаа. Хүний хөрөнгөн дээр очиод ингээд суучгаад энэ миний өмч хөрөнгөө гэдээ яриа сууж байгаа усуд өнөөдөр ямар амар өрөвдмөр байна гэдгийг би хараад үнэхээр өрөвдөжсэн. Тэгэхээр өнөөдөр энэ Монголд байгаа эмэгтэйчүүдээс асар их юм гардыг байна гэж би харсан. Зарим эмэгтэй хүмүүсүүдээс зарим эмэгтэй хүмүүс үнэхээр ямар ч тийм зүрхэнд нь хайраалаа. Уг нь бавгийн лавсран гойлсон биз. Ингээс нь цагаан суугойждаг эмэгтэй хүнийг хайрлагч. Гэтэл одоо эмэгтэй зарим нэг шүү дээ те бүх эмэгтэйчүүд маань биш. Дэндүү хатуу сэтгэлтэй байна. Өөрөөсөө хүүхэд төрүүлж үзээгүй юм шиг, өөрөөсөө гэр бүлтэй байгаагүй юм шиг, өөрөөсөө айлын эзэгтэй биш юм шиг ашиглаж байгаа байхгүй. Тэгээ хүний нөхрийг 5 сар миний нөхөр 5 сар хоригдлоо тийм ээ. 6 сар хоригдсон шүү дээ. Энэ хооронд миний хүүхдүүд тийм ээ. Би өөрөө өрх толгоолсон эмэгтэй байж үзэж үзээгүй л дээ. Тэгээ сая өөрөө өрх толгоолсон эмэгтэй үүргийг гүйцэтгэлээ. Эр нөхрийнхөө төлөө явлаа. Тэгээ өөрийнхөө өмгөөлөгч нартайгаа энэ гаргалгааг нь бүгдийн зүү гаргах гэж явлаа. Энэ бүгд бол бас амаргүй байдаг юм байлээ. Би өөрөө урлагийн дуучин учраас ариун гэгэн сайхан ажил хийдэг учраас ийм зүйл рүү шууд яваад ороход бол надад бол тулгамдсан, айсан
Сүүлдээ бүр өөрөө айцтай болсон. Сүүлдээ бүр үгүй чи одоо юу болоод байгаа юм бэ гэд энэ болгонд өөрөө эргэлдсэн ийм зүйлүүд бол надад асар их гарч ирсэн. Гэтэ энэ болгоныг би давж туулсан бүх юм одоо сайхан болно гэдэгт би итгэлтэй байгаа. Сайхан болох үнэн шудраг ялна гэдэгт итгэлтэй байгаа. Уулын чинээ харыг тулаан чинээ цагаан ялдаг гэдэгт би итгэдэг. Тэгэхээр би бол тийм болохгүй бүтэхгүй гэр бүлтэй хүн бол биш. Бид нар 17 жилийнхаа амьдралыг өөрсдийнхөө шудлага хөдөлгөөр бий. Та ер нь нөхрийгөө нэг тодорхойлооч. Тэр ямар хүн бэ? Миний хань бол их зөөлөн хүн. Хэний ч өөдөөс турхиж хашгирдаггүй. Тийм уужим сэтгэлтэй, их тийм өгөөмөр, их сайхан ноён нуруутай, эмэгтэй хүнийг хайрлж чаддаг, эмэгтэй хүнийг хүндэлж чаддаг, урлагийг маш сайхан ойлгодог. Ямар ч хүн байсан нэг хүнийг дээц дооц гэж ялахгүйгээр хүнтэй их сайхан харьцдаг. Их сайхан хүн байдаг л да. Би бол танийгаа сайн хүн гэж хэлнэ. Мэдээ чи хэрэг амьдрал бол дандаа тэгш байхгүй. Бид нар хүнийг засахын төлөө л явах хэрэгтэй. Амьдрал өөрөө засах шүү дээ. Тэгэхээр бидний эцэг өвгдээцүүд үр хөвгтүүдээ хань ижлээ мэдээж хаан хүртэл алдаатай зүйлийг хийтгэл байсан баг тийм ээ. Манай эцэг өвгдээц ямар гоё байлаа тийм ээ. Тэгэхээр тэр засах үйл ажиллагаа хэн хийдэг байсан бэ? Тэрийг хаттууд хийдэг байсан. Ээжүүд нь хийдэг байсан тийм ээ. Тэгэхээр энэ зүйл дээр бид нар өөртөө засах гэж өөртөө өрх гэрт яаж энэ алдааг зөв болгох вэ? Яаж энэ засахыг зөв хийх вэ? Яаж зөв чиглүүлэх вэ? Эргээд яаж байранд навчрах вэ гэдэг бол эмэгтэй хүний ухаан, эр хүний ухаан хоёулаа хамтдаа нийлжиж энэ бүгдийг бүтээдэг болов уу гэж боддог. Тэгэхээр манай гэр бол бүгдээрээ энэ алдаа оноогоо бид нар хилцэж байгаа. Бид нар энэ дээр алдсан байна. Бид нар сонголтоо буруу хийсэн байна. Бид нар хүнд дэндүү итгэсэн байна. За магадгүй бид нар зарим нэг зүйлүүд дээр бас буруу зүйлүүдийг хийсэн байж магадгүй юм байна гэд энэ бүгдийгээ бид нар хоорондоо маш сайн ярилцдаг. Миний нөхөр бол дандаа их нартайгаа зөвлөлддөг ийм хүн. Тэгээ би бол ханийгаа маш сайн хүн гэж хэлнэ. Би бол сайхан хантай. Тийм ч учраас би урлагт дандаа босоо явж ирсэн. Урлагт би дандаа өөрийнхөө хийсэн тоглолтыг сайхан явбал ард нь заавал сайн ирэх хүн байдаг тийм. Хүч шүү дээ тий. Та хоёр хөрмөө хийзээх юм бэ? Мөн ч олон жил хүлээлээ тий. Ариуна буян дээр чирээ хөрм их цуутай хөрм болоосаа гэж үнэхээр боддог шүү. Яагаад хөрмөө хийхгүй юм олон жил болж. Цуутай хүн хөрмгөө гэж хүмүүс ярьдаг. Тэгээ тэгж ярьж идэг. Тэгээ бид хоёр яасан юм манай нөхөр намайг чинь гуйсан штэ. Яг аль бие осоор Монгол ёс заншлаараа ирж гуйсан. Тэгээ яг тэр үед ээж аав хоёр маань араасаа ойрхон бурхан болоод тэгээ би хүүгээ гаргаад тэгээ ингээд нэг залуу наснд чинь хүмүүс зөвхөн сайхан тоглолт хийх гэсэн, CD гаргах гэсэн, сайн дуучин болох юмсан гэж хүсэл мөрөөдөлтөнд хүрэх гээл бид нар чинь ингээд юмыг хоошин тавиад идэг штэ. Тэгээ тэр бүгдийг би жоохон хоошин тавьдсан болов гэж боддог. Тэгээ нэг мэдсэн чинь ингээд харсан чинь 17 жил болсон. Тэгээ сайхан нөхөртөөгөө уржигдахын ярьж ирсэн. Хөөе бууя хоёул одоо хормоо хийя гэж бид хоёр ярьж ирсэн л та. Тэгээ одоо ямар хормыг бид хоёр хийх хэрэгтэй юм болоо гэд хүнээс зөвлөгөө авч ирсэн. Тэгээд мөнгөн хорм хийх хэрэгтэй юм бэлээ. Ингээ 20 жил болоод мөнгөн хормыг хийдэг гэсэн. Тэгээд яг нөхөртөөгөө мөнгөн хорм хийж болохгүй гэж бид хоёр хоорондоо ярилцсан сууж ирсэн. Хорм гэдэг чинь их гоё зүйл штэ. Би дуучин долгор ич надаа нөхөртөөгөө хорм хийсэн тухайгаа яриад, мөнгөн хорм хийсэн тухайгаа яриад тэг миний сэтгэлийг их хөдлөж ирсэн. Тэгээ би долгор ичийн тэр ахуулсан гэр бүлийнхаа хүнтэй ахуулсан зургийг зөвхөн цөөн тооны хүрээнд хийсэн хормынхын зургийг харчаад ямар гоё юм бэ? Нэр ийм гоё хормын цагаан даашинж өмс үзхийсэн гэж би тухайн үед долгор ичтэй нэх гоё сэтгэл хөөрж бид хоёр ярьж аж үлээ. Тэгээ долгор ич бүр өөрөө ингээд бүр баярлаад баяссан. Тэргээ их гоё ярьж өгсөн надаа. Нээлттэй хормын нэзтэй. Арай нууц хүрээнд хийчих юм уу эсвэл мэдэхгүй байх тэрийг би одоогор сайн бодож төлөвлөөгүй зөвөр өчтөр уржигдрал тийм яриа хормын тухай яриа бид хоёр ингээд бас нэг найзуудтайгаа сайхан хууч өрөөд энэ тухай яриа. Нэг пенис ч ирсэн асуулт байхгүй. Харин нэг чи хормоо хийж өгөөч гэж хэлж өгөөч гэдэг. Таны машин 78 гэсэн дугаартай. Ариуна буян дэрж гэдэг машин аа. Одоо фэн маань тэгж өгсөн байлээ. Үндэ бид нар мэдээгүй л дээ. Тухай 78 гэдэг дугаартай номерыг гоё дугаартай номер ингээд авчихсан. Тэгсэн чинь нэр Ариуна буян дэрж гэдэг нэртэй юм байл шүү дээ. Номерын дугаар хүртэл. Та яа худлаа та анзаарсан байгаа. Би анзаараагүй. Тэрийг үнэхээр мэдээгүй. Сүүл тарин тим яриа гарцсан байсан. Тэг хүмүүсүүдээс сонссон л та. Night Group-ийн ивент гэсэн одоо нэг сайхан авраг байдаг шүү дээ. Эрхэн баяр гэдэг. Одоо олон хүмүүсийг баясгаж байна да. Энэ хүнийг танаа нөхөр ер нь яаж үлж авсан юм бэ? Манай нөхөр чи их сайхан штэ. Нэг урлагийн хүнийг төрүүлж байна. Энэ бол төрүүлэх үйл явц гэж би бодож байна. Ягаад гэвэл урлагийн хүнийг төрүүлэх үйл явц бол өөрөө амаргүй шүү дээ. Ягаад гэвэл тодорхой хэмжээний эдийн өглөг, тусламж дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Тэгээд миний хань бол спортыг бас дэмжсэн хүн. Тэгээд тэр дундаа 100 хороо Сэлэнг аймгийн хаяг Мантас сумын хаан энэ хүүг
олж хараад тэнийг хүн өөрийнх нь таньдаг найз бизнесмен залуу нь хэлсэн гэсэн энэ залуу бол бүх болох өстой хүн энэ залууг дэмжээч буйнд оржоо гэд. Тэгээ манай нөхөр энэ эрхэн баяр аваргыг аваад олон жил хажууд авч явсан да. Бүр хүүхэд байхаас дөнгөж 25 таа байхдаа ноёд компани дэрэгдэх, ноёд группийн дэрэгдэх бүх болгож авсан. Тухайд манайх СЭП компани байсан л та. Тэгээд эрхэн баяр аварга олон жил манай нөхрийг дагаж явж байна да. Энэ хоёр баг аав хоёр шиг л байдаг штэ. Манай аварга их хүн чанартай, эргэн их чудагтай, их ёс зүйтэй, их сайн залуу, их сайнч бүх Монгол бүхэнд байх тэр бүхэл шин чанарыг өөртөө агуулж чадсан байдаг. Би бол эрхэн баяр аваргаар маш их бахархдаг. Тэгээ энэ хүнийг бас бүхэд төрүүлж өгнө гэдэг, энэ хүнийг олж харж олон жилийн турш дэмжинэ гэдэг бол энэ бол бас их сайхан, хүний бас их зөв сайхан сэтгэл, өгөөмөр сайхан сэтгэл юм уу гэж бас боддог л да. Их өгөөмөр хүн юм байна л гэж би нөхрийгээ боддгийн. Ер нь урлаг төрөнгө оруулна гэдэг бол хасар хөнгө байдаг шүү дээ. Эний цаана бодолтой нэг клип хийлгүүлнэ, нэг дуу төрүүлнэ. Тэгээ тэр олон хүмүүсүүдийг ажлын байртаа болгож салинжуулж ажилуулна. Нэг бүжиг дэглээжтэй ажиллахад хичнээн бүжигчд артад ажиллах уу. Тэгэл эмэгтэй хүний гутал хувцас хавлал ямар их зүйл бидэнд хэрэгтэй болдог. Би яг энийг танаас асууя гэж бодож байсан. Та нэг өмсөн хувцас дахиж эцэж өмсдөггүй. Тийм дуучин байхгүй юу? Бусад зарим хүмүүс ингээ ажиллахад бол үе гинт нэг давтагдтiin. Тэгээ би таны нэг олон жилийн өмнө өгчээсэн ярилцлагыг одоо мартдаг юм да. Урлагт хуурамч юм гэж байх хэсгүй, тайзан дээр хуурамч юм гэж байх хэсгүй. Та яг тэгж явсан. Тэгэхээр энд асар их мөнгө, асар их төвчээр хэрэгтэй юу? Тэр олон хувцсыг хийлгэн. Та ямар ганцхан жилдээ 1-2 гарчаа суудаг хүн биш шүү дээ. Тий. Энд яагаад одоо худлаа байж болохгүй гэдгийг би юу гэж хэлсэн гэхээр энэ бүх зүйлд бол хүн өөрөө чин сэтгэлээсээ ханддаг байхдаа би өөрөө ханцуус шамлал дунд нь ороо явчихдаг. Дизайнертайгаа хамт ажилладаг, бүжиг дэглэж яхад бүжиг дэглэж яхах нь ажилтаа хамт хутгалдаа л явж байдаг. Гэхдээ энэ бүжгийг ингэж дэглэх хэвээр дуучин зориулсан бүжиг дэглэх хэвээр болохоос биш бүжигэн зориулсан дуу гэж бас байж болохгүй гэж. Тэгэхээр дуучин өөрөө ямар онцлогтой байна? Дуучин хүн өөрөө яаж тэр дуучиндаа зориулсан ямар хөдөлгөөнийг хийх хэвээр гэдгийг бүжиг дэглэгчтэйгээ хамт ороод хийждэг. Дизайнертаа болохоор миний биеийн галбирыг ингэж харагдуулах хэвээр. Яг л би манекен хүн биш шүү дээ тий. Тэгэхээр мэдээж хүнд ямар нэгэн өө байж л таараа тий. Биеийн галбирыг ингэж харагдах хүндэд ингэж хувцсыг хийх хэрэгтэй. Дизайнертайгаа хамт ороод би ажилладаг байсан. Клип хийхэд клипэн дээр би нэг ийм хувцс усмаар би ийм бүжиг дэгэлсэн энэ бүжигэн дээр би ийм хувцс өмсөх гэж ингээд бүх зүйл рүү н ордог байсан учраас миний энэ зүйл худлаа биш яг миний уран бүтээл юм шиг Ариунагийн гэдэг нэрээр Ариунагийн гэсэн тодтолтойгоор тэр нь илүү өөр харагддаг байсан болоо гэж бодож байна. Тэрнээс биш зүгээр ингээд нэг за энэ ард нэг бүжиг тавьчаараач гэдэг юм уу те. Энэ хувцсыг тгээ хийчээрээ гэд бэлэн болохт нэрээд өмсөх юм бол энэ Ариунагийн гэсэн онцлогтой байж чадахгүй. Тий. Үнэхээр Ариуна гэдэг өөр брэнд гаргаж ирсэн шүү та. Би тэгээд 99 онд би сантэ таныг нэг сэтгүүлч ингэж хэлсэн. Оддын жороор амьдардаг бүсгүй гэж. Та үнэхээр оддын жороор амьдарч ирлээ. Тэгэхээр би таны нөхрийг ингэж бодод байна. Куамон төвчээртэй хүү юм аа. Ийм олны танил, ийм од, ийм эмхтэйтэй, ийм бат бөх гэр бүл болж амьдарч 18 жилиг тулна гэдэг эр хүнээс бол ихээхэн төвчээр гарна да. Төвчээр урлагийн хүний тэр дэг жайг тэгэл тэр байх ёстой зүйлүүдийг өөртөө бий болгож тэр дэглэмдэн явах тийм ээ тэр төвчээрийг давж гаргах тэр олон зүйл бол яг гэр бүлд бол давхар нөлөөлчдөг л дөө. Тоглолт болон манай гэр бүл хөдөлгөөнд ордог. Тэгэл энэ тэнд ийм юм хэрэгтэй байна, тийм хэрэгтэй байна. Би одоо ингэх гэж байна. Би ингэж дэглэмээ хасахгүй, хоолны дэглэмээ барихгүй бол болохгүй гэл ингээд бүх юмд нь гэр бүл хөдөлгөөнд орж эхэлдэг. Тоглолт дуусна тэдний зүрх сэтгэл түгшээстэй байдаг. Тоглолт дуусны дараа бүгд том амьсгаа авдаг. Тэгэл тоглолт дууслаа би гэр бүлтэйгээ үлддэг. Манай бусад бүх хүмүүст хараад алга болдог. Ягаад гэвэл чөлөө зах зээлийн нийгэм шилжснээр урлаг тийм л байдаг шүү дээ. Бид нар байнгын том театртай биш учраас тоглолтын үед бүгдээрээ нэг цуглардаг. Тоглолт дууслаа би ганцаараа үлддэг. 2 сар тэр тоглолтынхаа уур амьсгалаас гарч чаддаггүй. Яг тоглолтондоо орох гэж байгаа юм шиг ингээд сууж яадаг. Тэгээ тэр өөрөө ертөнцийг босгоцсон. Том тоглолт тийм гэдэг тэр том ертөнцийг босгоцсон. Сэтгэлийн том тэр төсөөллийг ургуулсан бодох чадвараар бий болгоцсон байдаг учраас тэр төсөөллөөсөө тэр юунаас эргээд гарч чадхад маш хэцүү байдаг л да. Тэгээ яг л нэг ингэсэн хүмүүс шиг л явж байдаг. Тэгээд нойргүй болцсон байдаг. Бид нар их өндөр ачаалттай ажилладаг. Тэгээ энэ ч одоо юу вэ? Бид нар чинь их олон хэмжээний том тоглолтуудыг маш олон том цомогны ард талд гарсан байна шүү дээ. Энэ бүгдийн ард талд бол эр хүнэл төшөг тулгуур болно. Эмэгтэй дуучин байх юм бол гэр бүлийнх нь хүн төшөг тулгуур болно. Тэгээ түүний ард талд ажиллаж байгаа манай гэрд байгаа, надад тусалж байгаа манай гэрийн хүмүүсүүд гээд олон хүмүүсүүд байна. Тий. Саяхан л Ариуна төрөөд хүүхэдтэй болж байсан. Одоо хүү чи хэдэн настай вэ?
Хамгийн бага хүч нь. Миний хүч одоо 13 өнгөрчлөө шүү дээ. 14 настай гэдэг. Нэлээ өндөр, надаас өндөр залуу болсон. Урлагийн хүн болох нь уу? Өөр хүн болох нь уу? Байхгүй байна. Миний урлагийн бас алга яг аавтайгаа адилхан. Аавтайгаа адилхан тийм тайван, наа чиг тийм хурдан хөдөлгөөнтэй биш. Тэгээ нэг тийм ер нь яг ярьж байгаа эдэр нэг хурдан. Тэгээ нэг урлагт хайртай, их тийм үр зөөлөн сэтгэлтэй, их амархан уйлна. Манай хоёр хөвгч тийм нулимс ойрхон тийм хөвгддээ штэ би. Тэг хүн харахад хүүе та хоёр жоохон хүчтэй байхгүй бол ингээл нулимс унгаад ах юм бол одоо яана амьдрал ийм амьдрал бол амаргүй шүү дээ гэж хөвгдөд байгаа би чи яг ингээл нэг тийм найз бүсгүүчүүд чинь ингээл их гоё ярина штэ би тэд нар чи ээж нь болно, багш нь болно. Тэгэл эмээ болно гэл ингээл тэд нар чинь бүхэл имийг ярина. Тэг манай хөвгд бол их тийм үр зөөлөн сэтгэлтэй, их сайхан хөвгд. Сайхан хүүхдүүдтэй. Ариунаад эмээ болох нь уу? Том хүү чи хэдтэй лээ? Миний том хүү 20-той. Тэгээ би хэлдэг шүү дээ. Ээж та зөндөө олон ач зээнэр гаргаж өгөрөө. Бид нар ам бүл цөөхүүлнэ. Олуулаа байх хэрэгтэй. Тэгээ олон ач зээтэй болчих юм бол ээж аваарыг сайхнаа л гэдэг. Би ч өөрөө ганцхан хүүхд гаргасан хүн шүү дээ. Тэгээ өсгсөн нэг хүүтэй болохоор чинь тийм ээ. Ачихгүй ч зээ яах вэ? Одоо та дахиж маам болох гэж байна. Энийг дандаа асуух юм чи хизээ маамаатай болох уу гэл ингээл хүмүүс их асуудаг л да. Болох ёстой л гэж боддгийг. Яагаад болохгүй гэж Төмөн Тэмбэрлэгөө 50 настайд хамгийн бага охиноо гаргасан байх юм л шүү дээ тий. Тэгэхээр бидэнд бас боломж байна. Хит хитэн хүүхдээ юм боломж байна. Та Бат утган доктортой хамт Хатуу ухаан төвийг үүсгэн байгуулсан. Тэр Тэнхэм гэж явдгийг. Тэнхэм гэж явдаг. Одоо та тэнд харьяа. За би сүүлийн 1 жил бас яг тууштай орж ажиллаж чадсангүй. Тэгээд ерөнхийдөө бол холбоотой бид нар бол байгаа. Тэгээ өөрийнхөө хувийн ажлыг зэгцэлчээд хөлөө гараа бас нэг атайхан болгочоод эргээд энэ Монгол хатуу ухааныг дэлгэрүүлэх үйлсэд октоудад танин мэдүүлэх үйлсэд октийн боловсрал дээр хүүхдийн боловсрал дээр ер нь бид яаж анхаарах ёстой гэдэг энэ соён гэгэрүүлэх энэ ажлыг сургалтын хэлбэрээр ч юм уу тийм ээ залуучуудад лекц унших хэлбэрээр ч гэдэг юм уу ямар хэлбэрээр гэдгийг ямар хэлбэрээр хийх боломжтой байна тэр хэлбэрээр тэр үйл ажиллагаанд оролцоно гэж бодож байгаа. Энэ бол бидний өвөр гэж бодож байна. Бид нар өнөөдөр 18 та охтууд биш шүү дээ. Бид нар одоо 40 гарч байгаа юм байна. Батутган гойг та дүгнэж хэлээч. Би Батутган докторыг бол их үнэлдэг. Батутган доктор бол өнөөдөр өөрийг их боловсруулж чадсан, олон тастаар хөгжүүлж чадсан, бас зоригтой юмыг хэлж чаддаг, шудраг тийм ээ их олон хүмүүсүүдийг бас энэ соён гэгэрүүлэх үйлсэд татан оролцуулж чадчихна. Хаан ухаан хатан ухаан ер нь Монгол хүн ямар шин чанарыг агуулж үлдэх ёстой юм бэ? Монгол хүн бусад үндэснээс юугаараа ялгарх ёстой юм бэ гэдэг энэ талын ойлголтыг их олон ойлголтыг биднийг мэдвэлцэх бидэнд өгч чадсан. Би Батутган докторын хажууд уйлж байгаа л лекц уншиж сурсан шүү дээ. Тэгээ намайг лектор болох гэж, намайг сайн лекц уншдаг болох гэж Батутган доктор их хүчээр гаргасан надад. Тэгээ дуучин хүн лекц уншдаг ийм том сэдвэр лекц уншна гэдэг бол бас амаргүй шүү дээ. Тэгээ би уйлж байгаа л лектор болсон. Би чадна гэж байгаа. Тэгээ төрийн ордонд би Монгол хатан ухааны сэдвэр би лекц уншижсэн. Хамгийн анхны нээлтэн дээр дагаас тийм 5 жилийн өмнө шүү дээ. Ямар урд өнгөрсөн цаг тий. Тэгээ тухайн үед 9 бизнес хийдэг бүх салбарын эмэгтэйчүүд тэнд оролцоод лекц унших болсон. Тэгээ бүгдээрээ бэлтгэсэн. Тэгээ ороход бүгдээрээ хасагдаад ганцхан би тонж үлдчихсэн л та. Тэгээ би Батутган доктор үнэхээр сайн хүнийг бэлддэг юм байна. Хөгжүүлж чаддаг юм байна гэдэг дээр одоо ингээ харахад би их зүйлийг сурсан, их задарсан. Тэгэхээр Батутган доктортой бол би үргэлж баярлж явдаг. Багшаа гэж хүндэлдэг. Тий. Батутгангуйн тухай нэлээд таагүй мэдээллийг бас зарим хүн гаргадаг. Одоо мангар юм ярьж гэн тэнэг хүн байна ч гэдэг юм уу. Хүн болгон мэдээж тэхгүй тий. Энэ юун дээр та ямар бодолтой байдаг? Цаг хугацааг харуулна шүү дээ. Цаг хугацаа түүхөөрөө шүүдэг бүгдийг. Тэгэхээр энэ болгон дээр хүн болгон өөрийнхөө дүгнэлтийг, оюун дүгнэлтүүдийг хийдэг байх. Зөв миний хувьд бол би тэгж боддог. Тэгээ тэр хувь хүн ямар дүгнэлт хийх үү, ямар юм хийх үү гэдэг бол хүмүүсүүдийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Гэхдээ би нэг арчил нэрийн доор хүмүүсүүд нэг дураараа аашлах тийм ээ бусдыг гүтгэж доромжлох, бусдыг янз бүрийн үг хэлгээр доромжлох энэ юм бол дэндүү бас газар автсан байгааг бол хараад бас эмцгэлтэй. Тэгээ яг хүмүүсүүдийн хардаг шиг хүмүүс гадна талаас нь хараад ч юм эсвэл хийж ярьж байгааг нь хараад ч юм тэр цаад утга мөн чанарыг нь харахгүйгээр бас хүмүүсүүдийг бас өөрөөсгөл талаас нь дүгнэх бол зүйлүүд бол байдаг. Тэгтээ Батутган докторын ярьсан юм бол бас 100% бол бас төгс төгөлдөрч гэдэг юм уу эсвэл одоо 100% хүмүүст хүрэх бас албагүй л дээ. Энийг бол авах гээхийн ухаанаар авах хүмүүсүүд нь аваад авахгүй хүмүүсүүд нь авахгүй л явах. Эсвэл цаг нь болоогүй хүмүүсүүд энийг ойлгохгүй. Бидний хувьд бол би өөрөө илүү сонирхож ер нь Монгол ухааныг жоохон судлаа. Өвдөөцийн ухаан яг юундаа байсан.
Бодтогон докторийн чиглэлтүүд тэнд маш их олон доктор, эдэмтэн доктор, судлаач нар зөндөө олон хүмүүсүүд манай тэр танхимд бол байдаг л да. Тэгэхээр олон хүмүүсүүдийн дунд орч тэдний үгийг, тэдний тухай, ер нь тэдний үзэл бодлыг их олон зүйлийг би сонсч байсан. Тэгээ манайх нэг үг үзэл санаа хоёрыг ер нь их ярьдаг л да. Тэгээ үгээр имийг дүгнэх гээд идэг, үзэл санаагаар нь дүгнэх гээд идэг. Тэгтээ хамгийн гол нь үйл хэрэг ямар байх вэ гэдэг нь чухал шүү дээ. Үйл хэргээр нь дүгнэх хэрэгтэй. Манай хатуухан танхим маш их олон ажлыг хийж байгаа шүү дээ. Их олон ажлыг хийж байгаа. Тэр нь болохоор дандаа соён гэрүүлэх ажил. Их олон сургалтуудыг явуулсан. Одоо ч явуулсаар байгаа. Тэгэхээр ингээд бүгдээрээ нийлж хагаад нэг хүнийг муутгадаг. Хүнийг доромжилдог. За тэр нь бол яг үнэндээ захиалах сэтгүүл зүгээр илэрдэг. Өнөөдөр ч гэсэн одоо манай нэвтрүүлгийг тойрсон шүүмч ч юм уу те манай телевизийг тойрсон юм зөндөөл байна. Энэ болгоныг зөвхөн цаг хугацаа харуулна тийм үү? Цаг хугацаанд харуулна. Тэгэхээр бид нар бүгдийг цаг хугацаанд найдаж үлдээх ёстой. Гэхдээ энэ түнэр харанхуйг зөвхөд суугаар нэг ч гэсэн лаас ахал ёстой. Тэгэхээр би танд юу хэлэх гээд байна гэхээр захиалагч сэтгүүл зүүн эсрэг та ямар нэгэн зүйл хийгээч. Тийм. Би хийн гэж бодож байгаа. Орчин гишүүний санаачилсан, Монголс ерөнхийлөгчийн санаачилсан хууль байгаа. Хэвлэлийн эрхчлөөний тухай хууль. Тэрэн дээр бас авах юм би, хаях юмч байгаа. Тэн дээр та одоо би Батчмын гишүүний ярилцлагыг нэг 4-5 хоногийн өмнө үзсэн. Тэгээ үзээд энэ захиалагтай сэтгүүлсэн талаар их зүв зүйтэй дүгнэлтүүдийг гаргаж илээ. Тэгээд энэ дээр бол би яг зөв төрийн хяналтанд байх гэдэг юм уу? Төрийн хамаарал байна гэсэн юм яриад байсан уу те? Төр хяндаг байх хэрэгтэй гэсэн үгүй юу? Үгүй. Энэ болохоор зөвхөн ёс зүйн хороо байгуулагдаад өөрсдөө асуудлаа шийддэг бай. Нэгдүгээр, хоёрдугаар хөрөнгө оруулагч наранд ил бай. Банк шиг зөв хөрөнгө оруулагч нь ил байна. Сайтн дээр ингээд тавьсан байдаг манай хөрөнгө оруулагч. Би нэг ийм зүйлийг ойлгохгүй байгаа юм. Одоо ингээд манай гэр бүлийг тойрсон энэ асуудлыг ингээд харахад өнөөдөр нийгэмд ямар нэгэн муу зүйлийг өөгшүүлж байгаа. Нөгөөдх нь залилангийн шин чанартай харагдаад байхад тэр залилангийн шин чанар тэр залилан хийж байгаа хүмүүсүүдийг өөгшүүлж сэтгүүл зүйн өөрөө хамтарч ажиллаад байгааг та өөрөө сэтгүүлчнийхээ хувьд бас юу гэж бодож байна? Миний хувьд бол энийг бас нэг арай ялгаж салгадаг, буруу зүвийг нь ялгаж салгах те. Энэ өөрөө яг ямар хэлбэрээр хийгдэх гээд байгаа. Энэ өөрөө нийгэмд энэ хүний зөвхөн гүтгэх хэлбэрээр байгаад байгаа мó. Энийг ягаад сэтгүүл зүйн өөрөө ялгаж салгахгүй байна вэ гэдэг дээр бас манай энэ сэтгүүл зүйн өөрөө энэ дээр илүү их анхаараасаа. Ягаад гэвэл бид нар илүү их муу зүйлийг өөгшүүлээд тэр нь өөрөө захиалагтай сэтгүүл зүйн хэлбэрээр яваад олон нийтэд өндөр ахуулаад байгаа нь энэ нь маш их муу үр дагавартай байна л да. Тэр энэ дээр илүү их анхаараасаа гэж би хүсэж байна. Яг гэвэл энийг ялгаж салгах. Энэ үнэхээр энэ тэр хүний өөрийн бүтээн байгуулалт, тэр амьдралынханд баялаг, тэр захиалаад байгаа мөнгө өгöd байгаа хүн нь өөрөө тэр яг ямар баялагийг бүтээсэн хүн юм бэ? Тэрийг бас нарийн судалдаг байх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэгэхгүй бол тэр хүн юу ч бүтээгээгүй хүмүүртлээс би өнөөдөр баялагийг бүтээж, би бүтээн байгуулалт хийж гэд яриад явж байгаа байхгүй. Гэтэл эргээд бид нар тэр хүний түүхийг судлаад үзэхээр бас тэр нь бас л хараар бичигдсэн, бас тэр хүн өөрөө болохгүй бүтэхгүй юм хийсэн зөндөө олон юмнууд бидэрт мэдээлэлүүд ирчил байгаа л да. Тэгэхээр энэ болгоныг бас анхааралтай сэтгүүл зүйн өөрөө судалдаг байгаасаа хин гэдэг хүний имийг хийгээд төлбөртөөгөр захиалгатаагаар хийгээд байгаа юм бэ гэдэг имийг харах хэрэгтэй л дээ. Сая тэр буян дорж Супермен гэдэг нэг юу нийтлэл гарсан байлаа тий. Тэгс чи дэлхийн хэмжээнд гээд сэтгүүлчин өөрөө тийм юм бичээ сууж ах юм. Одоо эргэн хоорондын маргаан яахлаараа дэлхийн хэмжээнд болчдгийн те. Тэгээ энэ бичиж байгаа сэтгүүлч маань өөрөө бас жоохон боловсрох хэрэгтэй байна. Сэтгүүлч гоо бадарч миний ярилцлаганд орж байгаад хэлсэн. Сургууль төгссөн болгон сэтгүүлч бишээ. Наад Ингэрийн тэмдэг 90 диплом ээж авдаа хүргэж өгөө. Одоо чи сэтгүүлч болно гэдээ ажилтдаг. Тэгэхээр бичиж байгаа болгон одоо телевизээр ярьж байгаа болгон сэтгүүлч биш л дээ. Яг би нэг цаг хугацаанд харуулсан. Яг наад дээр чинь би харин нэг зүйл орж ирлээ. Тэгээ өнөөдөр бид нар боловсролын тухай ойлголтын дээр хөрөөсгөл хандаад байна л да. Би зүгээр ингээд лекц боловсролын тухай нэг лекцийг зүгээр нэг бэлтгэж уншихсан гэж бодож байгаа. Зүгээр миний уншиж судалж мэдснээр одоо энэ олон хүмүүсүүдээр сонссноор тийм ээ боловсрол гэдэг бол зүйл бол зөвхөн нэг мэрэгжил эзэмшигчдүүд ихнэр хэмжигдэхгүй. Өнөөдөр сайн инженер тийм ээ сайн эдийн засагч, сайн дуучинч гэдэг юм уу те энэ хүмүүсүүд бол төрж ийн энэ бол мэрэгчлэн тийм үү мэрэгчлэн гэтэл бид нар хүн байх уу хүн болох уу гэдэг тэр сэтгэлийн боловсрал дээр бид нар илүү их анхаарах хэрэгтэй. Боловсрал маань өөрөө биеийн боловсрал гэж явна тийм үү. За оюуны боловсрал гэж явна тийм ээ харилцааны боловсрал гэж явна сэтгэлийн боловсрал гэж явна тийм ээ сэтгэлгээний боловсрал гэдэг энэ олон зүйл нийлжээж олон тасдаар хөгжүүлж өөрөө хүн болох уу буюу жинхэнэ хүн байх гэдэг боловсрал гарч ирнэ. Гэтэл өнөөдөр манад сэтгүүл зүйд юу дутагдаад байна? Сэтгэлийн боловсрол дутагдаад байна шүү дээ. Яг байна. Тэр хүн өнөөдөр нүдэнд үзэгдэж гарт барихдаггүй тэр сэтгэл түүнийг өрөвдөж, хайрлах, уучирч, инэрч нийгүүлсэх, тэр алдаа оныг зөв харах, те муугаагаа сайхныг ялгах, буруугаас зөвийг ялгах, тэр бүх зүйл сэтгүүл зүйн өөрөө тэр сэтгүүлчин өөрөө тэр боловсролыг, сэтгэлийн боловсролыг өөртөө асар их хөгжүүлж
тэр тал дээр илүү их ажиллах хэрэгтэй юм бол яагаад өрөвдөх хинэр хайрлах тэр уужиж нэг үсэг тэр сэтгүүл зүй байхгүй байна. Сэтгүүл зүй дандаа хүчирхийллийг төрүүлээд байх юм бол өөрөө юу болох вэ, тийм ээ? Хүчирхийллийг л төрүүлнэ шүү дээ, тийм ээ? Хүчирхийллээс хүчирхийлэл төрүүлнэ шүү дээ. Ер нь Монгол улс арчлын замд шилжээд 25 жил болж байгаа. Энэ дотроос огт ардчлагдаагүй, огт боловсрогдоогүй шинжлэхдэггүй салбар манай сэтгүүл зүйн салбар. Тэрийг бол хаан чөлгийн зөвшөөрнө. Тэг би яг нэг л зүйл харж байгаа. Бүх юмыг арилж байгаа болгочод байна. Өнөөдөр зах зээлийн эдийн засаг шилжснээр бүх юм арилж байгаа болчиход байна шүү дээ. Бүх юмыг арилждаг болсон байна. Бүгдийг худалдаж авдаг болсон байна. Тэгэхээр энэ арилж байгаа бид нар өөр юмар солих хэрэгтэй. Монгол хүний үнэт зүйл гэдэг юм өнөөдөр бид нар яах вэ? Тэгэхээр нөгөө Монгол хүний үнэт зүйл гэдэг юм байхгүй болчиход ш. Бид нар яг л нөгөө солонгос кинон дээр гардаг, солонгосоор дурладаг, солонгосоор хайрладаг, солонгос хувц өмсдөг тийм ээ. Солонгосоор үсээ янзлуулдаг тийм ээ. Солонгосоор одоо баг хурим хийх гэж штэ залуучууд мэ солонгосоор дуулдаг, солонгос хоол иддэг, солонгосоор уйлдаг. Тэгэхээр солонгосоор уйлдаг болох гэдэг ш. Тэгээ солонгос хүүхнүүд яаж тэр эмэгтэйчүүдийн хоорондын тэр тэмцэл, атаа, хорсол энэ бүх юмнууд нь ямар тэмцэлтэй, ямар аимшигар тэр кинон дээр нь харуулдаггүй те. Энэ зүйл эргээд манай охтын боловсролд нөлөөлж гинүү. Нөлөөлж штт. Тэгэхээр энэ болгоныг бид ялгаж салах хэрэгтэй. Монгол үндэстэй яг бусад үндэснээс юугаараа ялгарх юм бэ? Тэгэхээр яг юугаараа ялгах энэ бол урлаг соёлоор л хийгдэх ажил байхгүй. Урлаг соёл дээр нь энэ social network гэдэг байгаа сэтгүүл зүгээр бид нар хүмүүсийг засах хэрэгтэй шүү дээ. Энэ залуучуудыг бид нар зөв зам руу н оруулахын тулд бид нар монгол хүн бусад үндэснээс ялгарх хэрэгтэй шүү дээ. Монголоор сэтгэдэг болмоор шүү дээ. Монголынхаа түүх соёлыг хайрладаг. Таны клипэнд ч биш дээ. Та ер нь түүхийн талаар аль хэрэг юу клип уран бүтээл хий гэж боддог вэ? Би таны сүүлийн клипээс харахад бол түүх рүү бас нэлээд анхаарч сонирхож байгаа хүн юм байна да. За яг түрүүчийн миний хийгдсэн Монгол гэсэн тодтолтой клипүүд бол бас яг агуулгын хувьд бол бас нэг тийм сайн болж чадаагүй. Хөх Монголын үр садыг бол би яг илүү их хувцлалт тийм ээ тэр одоо тэр Монголын нэг жоохон тэр ахуйн талаас нь харуулах тэр зүйлүүд бол ерөнхийдөө бол байсан гэж үзүүлдэг. Талын Монгол айл, Хөх Монголын үр сад тийм ээ. Домгийн өглөө бол зүгээр нэг тийм домгийг зохиомл хэлбэрээр бид нар гаргасан шүү дээ тий. Тэгэхээр одоо агуулгах талаас нь би илүү хүргий даа гэж бас бодож байгаа. Бид нар агуулгах талаас нь, мөн чанар талаас нь хүмүүст хүргэх хэрэгтэй. Зөв үнэн талаас нь хүмүүст хүргэх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр тэрийг бит бус соёлоор хүргэх гээд байгаа юм уу? Эсвэл бүжиг талаас нь хүргэх гээд байгаа юм уу тий? Эсвэл одоо тэр илүү их тийм соён гэгэрүүлэх талаас нь, соёл гэгэрлийн талаас нь хүргэх гээд байгаа юм уу гэдэг юм а их тийм бодож хийх хэрэгтэй юм билээ. Тэгээд миний энэ дараачийн шинэ гарах гэж байгаа уран бүтээлд бол энэ тал дээр илүү их тусгагдж байгаа. Дууных нь өгөнчөөрөө агуулгатай, энэ ч өөрөө хүмүүст юмыг хэлсэн. Аяныхаа хувьд ч гэсэн бас хитрхи хөнгөн хийсвэр бас биш. Энэ дууг сонсоод хүн энэ дуу нэр ийм юм өгүүлээд байсан юм шүү дээ. Энэ надад ямар их гоё уран зориг өгч. Би энэ дуунаас ийм юмыг ойлгож авлаа гэдэг тэр төлөвшлийг тэр ажлыг л тэр хийж байгаа ажлаа би хүмүүст хүргэх хийсэн. Дуугаар дамжуулж хүргэх хийсэн гэж бодож байгаа. Та өөрийнхөө дуулсан дуунуудаас ямар дуундаа хамгийн их хайртай вэ? Нэлээд олон дуу биш шүү. Ер нь сайн дуу бол цагийн аясыг даах чадвартай байдаг шүү дээ. Тэгээ миний нэг цагийн аясыг даах чадвартай хэд хэдэн дуунууд одоо ингээл мэдэгдэж байна л да. Талын Монгол айл, тийм ээ. Нандин уучрал, чимэн, жаргаж үзээгүй цул дурлал, үл таних эмхтэй киноны дуу, тийм ээ. Нарны хаан хүүхдүүд, ижимэн байвал жаргалтай, баяртай гэж хэлж чадахгүй, бундан зүрх гэдэг хэд хэдэн тэгээ цасан аялгуу гэдэг. Тэг ингээд нэг тоолох юм бол нэг 30 гаруй сайн дуунууд бас байна. Би бол сайн дуунууд байгаа гэж хэлнэ. Яг гэвэл энэ ганц миний хөлмөр биш. Олон авиаслаг аав ээжийн охид хүүхэдтэй авиаслаг уран бүтээлчтэй хамтарч хийсэн уран бүтээл учраас тэдрээс гарч байгаа аялгау, тэдрээс гарч байгаа дууны яруу найраг. За тэрийг би өөрөө шүтэн байрлуулж дууныхаа хэлбэрээр хүн төрөх гэж байгаа энэ бүх зүйлүүд маань өөрсдөө нийлжээж сайн уран бүтээл төрдөг шүү дээ, тэ. Тэгэхээр энэ болгон бол бид нар бас хамтаар ярилцаж хийсэн учраас энийг хамтаараа хариуцж хийсэн учраас бидний төрүүлсэн уран бүтээлүүдэд хайр сэтгэл байсан учраас ер нь бол мэдрэмж өөрөө ажиллаад ирэхээр сэтгэл болдгоо шүү дээ. Тэгэхээр бид нар энэ мэдрэмжээрээ дуулах, энэ сэтгэлээрээ дуулах, тарих оюун ухаанаараа дуулах гэдэг бол их чухал зүйл байдаг. Өнөөдөр залуучууд сая ингээд Universe Songs Монголд дуулж байгаа залуучуудыг би харлаа да оролцогчтой. Харахад их голдуу бидний дуурайж дуулаад байна. Зөвхөн хэлбэр талаас нь дуурайг хөдөлгөөний дуурайгаал те. Тэгэл ингээд нэг говцлалтын дуурайгаад ч юм уу яг дууныхын мутаг агуулгыг энэ дууны их шиг гүйгүүлэгчийг яаж дуулах хэвээр, аялгауг нь яаж хүрэх хэвээр гэдэг тэр нарийн зүйлүүдийг нь бас ойлгож чадахгүй ах шиг байна. Тэр энэ тал дээр бид нар бас өөрсдөө энэ залуучуудад хэлж өгч зөвлөж өгч байх хэрэгтэй юм шиг байгаа юм. За цаг дуусч байна. Ямар хурдан юм бэ? Найрууд өгчтэй өгч эхэлсэн. Тэгэд би хоёр эмэгтэйг үнэхээр гайхчихна. Нэг нь драмын театрын жүжигчин Урнаа Гавьят. Тэр хүн сая Зэрлэг цэцгсийн хүлэмж гэдэг кинон дээр
гоё эмэгтэй, алдартай эмэгтэй, олонний танил эмэгтэй бол ямагт л гоёор байхыг хүсдэг. Тэгэхэд урнаа үсээ хусуулаад тийм аймаар дүрд тоглолцсон эр зэргийг би гайхчихсан. Одоо би таныг гайхчихна. Уг нь таны хөлөө гэмтэйг байхад би энэ ярьцлаганд урьсан. Гэтэл хөлөө гэмтээчээд ингээд одоо папрацаас хүн зургийг чинь дарч өгөхөөс айхгүйгээр ингэж хурж ирсэн дүнгээр гайхчихна. Бас танд баярлалаа. Үзэгчдийнхээ өмнөөс. Үзэгчд маань ч гайхаж Яг байгаа. миний яс хурсан болохоос биш тарих, оюун ухаан, сэтгэл бүх юм маань яг л байгаагаар л хэврэл байгаа шүү дээ. Тэгээ зүгээр яс хурах бол монголчууд бол хэрдэм билээ дээ. Нэр хуурахаар яс хур гэж. Тэгээд энэ яс хурах бол өөр их олон том юм хаадаг гэдэг их олон хүмүүс их олон янз юм ярих юм уу. Тэгээд за бүх юм маань хөлөөр минь гараал тэгэл би дахин босох юм байна да. Дахин тайзан дээр эргэж ирнэ гэж би бас тэгж хэлэхэд бас их урамшижсэн. Тэгээд удахгүй дахин тайзнаа эргэж ирнэ. Тэгээд үзэгчдийнхээ хүссэн хүлээж байгаа сайхан тоглолтуудыг тоглоно. Ер нь бол би нэг арилжааны тоглолт олон хит үгүй дуучдын тоонд ордог. Олон тоглолт хийж байгаагүй. Цөөн тооны тоглолтуудыг хийж байсан. Тойрвж байсан. Тэгээ энэ удаа сайхан тоглолтуудыг төлөвлөж байгаа. Тэгээд олон сайхан тоглолтуудыг хүргэнэ. Урьсанд их баярлалаа. Танд баярлалаа. Тэгээд ариун нэгч дандаа цог золбоотой, зөрөгтэй байгаарай. Энэ бүх захиалга, энэ танаа гэр бүл рүү дайрч байгаа. Энэ бүхэн одоо түүх домог болж үлднэ зүгээр та ялна үний юм байдаг бол тийм ээ би энд бол итгэлтэй байгаа. За баярлалаа үзэгчтэй. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монгол Улсын гавьяач жүжигчин дуучин Ариун оролцлоо. Дараагийн 7 хоногт энэ цагтаа хэрэг уулзтлаа. Баяртай. Зя